Дараагийн мэдээг танилцуулъя. Ургац сайн байгаа мөн нийлүүлэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор какаоны үн буурсан гэсэн ийм үзүүлэлт гарсан байна. 2026 оны эхэнд бол какаоны үн 10 гаруй хувиар буурсан байна. За тонн тутамдаа $5,443 болж буурсан. За энэ нь бол хэдийгээр геополитикийн тодорхойгүй бус байдал нүүрлэж байгаа ч гэсэн цаг агаарын таатай нөхцөл байдал өгтөж байгаа учраас нийлүүлэлт нэмэгдэх төлөвтэй. За үүнээс шалтгаалan үн ингэж буурсан байна гэж мэдгдсэн. За үн буурсан явдал нь 2025 онд какаоны үн 48.1 хувиар унсан түүхэн огцсон уналтын дараа тохиож байгаагаараа онцлогтой. За оны ихээр баруун Африкт болсон ган гачгийн асуудал үнийг өсгсөн боловч ургац хураалтын төлөв сайн байгаа нь зах зээлд нөлөөсөн. 2025 оныг дуустал какаоны үн тонн тутамдаа $6,056 хүрч байсан. За дэлхийн шоколад болон какао үйлдвэрлэгчид өнгөрсөн жил боллоос суларч байгааг анхааруулж байсан бол цагаан ордон какаоны тарифыг цусдах төлөвлөгөөгөө зарсан нь борлуулалтын дарамтыг улам бүр нэмэгдүүлж байгаа. За энэ дарамт энэ шинэ онд ч гэсэн мөн үргэлжилж адил нөлөөллийг үзүүлж байгаа. 1-р сарын эхний өдрүүдэд какао 10.3 хувиар буурсан байна. За баруун Африкийн гол тариалангийн бүс нутгуудад цаг агаарын таатай байдал бий болсон нь үн буурахад нөлөөсөн. За ялангуяа зааны ясан эрг Гаан улсуудад ургац хураалт 2 болон 3 дугаар сард нэмэгдэх төлөвтэй байгаа нь тариаланчид ургацын чанарт өөдрөгөөр харах юм боломжийг бий болгож байгаа. За шинжээчид үн өснө гэж таамаглаж байгаа ч гэсэн эрэл бага хэвээр байх төлөвтэй байна. Зааны эсрэг зэрэг улсын фермерүүд саяхан орсон урд өмнө тохиож байгаагүй хурд тонцсон какаоны гарцыг мэдгэцгүйт нэмэгдүүлж болзошгүй гэж мэдэгдэж байгаа бол Европын какао боловсруулах талаарх мэдээлэл гарсан. За энэхүү мэдээлэл эрэлт сул байна гэж үзэж байгаа юм байна. За үйлдвэрлэлийн урьдчилан мэдээг өргөжлүүлэн шинжилж байгаа боловч ойрын хугацаанд өмнөх жилийн түвшиндөө эргэн очих эсвэл доктортой ус хандал ажиглагдах магадлал бага байгаа гэж шинжээчид мэдгдсэн. Рабокон нэртэй банкны үзэж байгаагаар бараа бүтээгдэхүүний шинжилгээнд тулгуурлан какаоны үн 9-р сарын 9-нд огцон буурсан нь үндсэн үзүүлэлтийн өөрчлөлт гэхээс илүү техникийн хүчин зүйлээс шалтгаалсан. За экспортлагчид болон зах зээл тоглогчид 1-р сарын 8-ны өдөр үн өснийг ашиглахын тулд борлуулалт хийж гисэн үүнд нөлөөсөн байж болзошгүй гэж үзэж байна. За мөн судлаачийн хэлж байгаагаар хүрэх чадвар буурснаас үүдэлтэйгээр какаоны зах зээлд хэлбэлцэл нэмэгдэж байгаа нь үнийн хэлбэлцлийг нэмэгдүүлсэн бол өндөр маржин тавьж байгаа шаардлага нь мөн огцон уналтанд нөлөөлж болзошгүй гэж хэлсэн. За мөн какаоны ойрын хугацаанд бол ихэвчлэн буурах хандлага хэвээр ажиглагдана. За урт хугацаанд ч гэсэн какаоны үн буурна гэсэн хэдий ч одоогийн хэлбэлцлийг харгалзан үзэх юм бол бууралт үргэлжлэх эсвэл богино хугацааны сэргэлт гарахын аль нь боломжтой гэж зах зээлийн шинжээчид үзэж байгаа юм байна.